踏み寄つ天に代わりて踏み寄つつゆむその我が平和つゆむその我が平和南方の声に送られて今ぞいで立つ父母の国たたずば生きて帰らじと自己心の勇ましさНэгдүгээр бүлэг үндэсний эзэн эрх. Дайн үдсэн Монгол хөгшчүүл өнөөдөр Хянганы Хуурай замын цэргийн сургууль гэдэг нэрийг сонсоод өөрийн эрэхгүй нүдэнд нь нулимсгүйлгэнэж сэтгэл нь догдолдог юм а. Онц төгссөн залуу офицерууд Японы Хуурай замын цэргийн сургуульд дэвшин суралцж Чингис хааны хойчулсан Монгол морьт цэргийнхэн Японы хааны угсаа язгууртнуудтай туйлын нэгт холбоотой байжээ. Нэгдүгээр хэсэг залуу насны жавхланг бадруулсан Нарашино. Орчин үеийн Японы морьт цэрэг ба монголчууд төмөр туурайт морьтон цэргүүд дайчин зэрэг орд авшиж догшин шуурга бэрхийг сурв. Дайн дүрэгдсэн баатруудын дархан ялалт түүхэнд дуурснаа. Хуурай замын морьт цэргийн хорондоо Акияма Йошифуро Мэйжийн 31-р оны 10-р сар. Японоос үүдэлтэй Евразийн орчин үеийн морьт цэрэг. 2013 оны 6-р сарын 9-ний өдөр би Токиогийн Шинагава буудлаас метронд сун Шибакен дүүргийн Цитанома өртөнд хүрвэ. Урд оройн их бороо орсноос чиглэг бөгчин байсан бөгөөд би Цитанома өртөнөөс Синково орох автобусанд сун Японы өөрийг нь хамгаалах хүчний урд байрлах автобусны буудлыг зорилоо. Миний уг санаа бол хөвөө хязгааргүй үргэлжлэх Нарашиног харах явдал байв. Гэвч орчин үеийн сүрлэг барилгууд халахалцсанаар Нарашиногийн жинхэнэ дүрийг харах боломжгүй болгожээ. Би Тохо их сургуулийн ангаах факультет байрладаг морьт цэргийн 13-р хороо энд үүсв гэсэн бичгтээ дурсгалын самбарыг удаанаар ширтэн бодлогошорвоо. Дараа нь сургуулийн гол хаалгаар гарч хажууд нь байрлах Японы их сургуулийн үйлдвэрлэл техникийн факультетийн дэвсгэрт байрлах морьт цэргийн 14-р хороо үүссэн газар гэсэн бичгтээ дурсгалын самбарыг үзлээ. Морьт цэргийн 13-р хорооны дурсгалын самбарын дэргэд нэрт зохиолч Сибаругийн зохиолд зориулсан бичээс байна. Энэ бол түүний хамгийн алдартай бүтээлийн нэг болох Сакано Уена Кумо хэмээх зохиол бөгөөд Японы морьт цэргийн эцэг хэмээгдэгч Акияма Йошифурогийн тухай өгүүлдэг юм а. Дараа нь би тус морьт цэргийн тухай өгүүлсэн 2 дурсгалын бичээс самбараас холдож зэрэгэлдээ орших Хачиман дүүр хэмээх цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь угтаа морьт цэргийн 1-р бригадын удирдлагын төв штаб байрлаж байсан газар юм а. Цэцэрлэг дунд 3 хөшөө сүндэрлэн байдаг бөгөөд нэг нь цэргийн үнэнч агт морьдод зориулсан сувраг, нөгөө нь цэргийн агтын хөшөө, харин 3 дахин морин толгойтой Ариавал бурхны хөшөө юм а. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдийн хөөрөн шуугилдахыг сонсоод Нарашиногийн цэргийн агтын янзхах дуутай харьцуулах бодол өөрийн эрэхгүй төрлөө. Одоо хүртэл өөрийгөө хамгаалах хүчний анги салбарууд Нарашинод байрлаж буй. Нарашино нь уг түүхээсээ бол цэргийн агтын бэлчээр байсан газар бөгөөд эрт дээр үеэс энд Шимо Фусанакуны Маки гэсэн нэртэй газар байлаа. Жишээлбэл үүнээс нэрд гарсан Таказу Баба, Охоти, Маки Накасу, Маки зэрэг бэлчээр газрууд байсан бөгөөд Эдо Бакуфугийн цэргийн агтыг энд бэлчээрлүүлдэг байв. Тухайн үед энэ газрыг Шимоно Маки буюу Когоны Маки гэдэг байсан юм а. Морьт цэргийн тухай дурдахад хэн бүхэнд юуны төрөнд нүүдэлчин ард түмний баатарлаг дайчдын дүр тодормой. Гэтэл Евразийн орчин үеийн морьт цэрэг нь
нүүдэлчдээс бус Японоос үүсэлтэй байдаг юм. Миний бодлоор бол Тохо их сургууль болон Япон их сургуулийн дотор буй Японы морь цэргийн хорооны үүссэн газар гэх дурсгалын бичээс нь Евразийн орчин үеийн морьт цэрэг үүссэн газар гэж нэрлэгдэн дэлхийн түүхэнд бичигдэх ёстой юм а. Миний ийхүү бодож байгаа нь түүхэн үндэслэлтэй. Манжгоогийн цэргийн зөвлөх байсан морьт цэргийн хошууч Сакума Розогийн судалгаагаар бол Мэйжийн шинэчлэлийн дараа эзэн хааны цэргийг байгуулах үед Хуурай замын цэргийн сургалтыг францчуудаас, далайн флотыг англичуудаас суралцжээ. Эзэн хааны хувийн торгон цэргийн дотор 2 салаа морьт цэргийг байгуулж тухайн үедээ Франц сургагч багш нар тэдэнд эрдэм боловсрал олгож байжээ. Хачиман цэцэрлэгийн дурсгалын бичээст дараах үг бичээстэй байдаг юм. 1876 онд Мэйжийн 9-р онд Мэйжи хаан нь Охва Тахарад өөрийн биеэр хурж очин торгон цэргийн шалгажээ. Шинохара Конимики хошууч генералын удирдсан морь цэгийг хараад сэтгэл нь ихэд хөдөлж Шинохара Конимикигаас суралцах хэрэгтэй гэж хэлжээ. Үүний дараа энэхүү урт удаан түүхтэй бэлчээрийн нэг болох Шима Фусанокийн Нарашино хэмээн нэрлэгдэжээ. Япон хэлэнд Нарашино болон Шинохара Конимикигаас даган суралцах гэж хэлэхэд үгийн дуудлага нь их төстэй байдаг юм а. Ахмад Акияма Йошифуру 1887 онд Францад очиж орчин үеийн морь цэргийн байлдааны аргыг суралцжээ. Тэр үед Японы Хуурай замын цэргийн суралцах хэв маяг Францаас Герман руу шилжсэн байна. Японы морь цэргийн эцэг эгддэг Акияма Йошифуругийн хэв маяг нь Францын морь цэргийнх юм. Үйлс номд Акияма Йошифуругийн үзэл санааг тод томрон дурсуулсан бөгөөд тэрээр Герман болон Францын морь цэргийн шилдэг арга барилуудыг хооронд нь хэрхэн уялдуулах талаар ихэд санаа тавьж байв. Өнөөдрийн уншигчид энэ талаар нэлээдгүй мэдлэгтэй байгаа болов. Япончууд морьт цэргийн давуу тал болох хөдөлгөөнтэй өндөр маневрлах чадварыг ашиглан улам боловсронгуй болгож полимот их буг морьт цэрэг тохируулан суурлуулж хамгийн анх 1894 оны Япон хятадын дайнд ялалт байгуулсан төдийгүй 1904 онд Оросуудтай тулдаж тэднийг илт давуугаар ялан дийлж нэр алдранд цойротуулсан байна. 1917 онд Зөвлөлт холбоот улс байгуулагдсны дараа нийгэм журамт үзэл санаа дорн зүгт тархахаас болгоомжлон морьт цэргийн 12 болон 7-р дивиз Сибирь рүү цэргэлэн довтолж 1918 онд Манжуур руу цөмөрч улмаар Монголын тал нутагт орвоо. 1931 онд болсон мөгдөнний хэрэг явдлын дараа жил Манжгаа улс байгуулагдсан юм а. Манжийн газар нутаг бүхэлдээ мөн өмнөд Монголын дорнод хэсэг Японы эрх мэдэлд орж морьт цэрэг нь Манжийн тал нутгаар тархан байрлав. Японы морь цэргийн түүх номын 2-р батид 1939 оны 100 Номон хааны талд Япон болон бүгд найрамдах Монгол ард улс Зөвлөлт холбоот улсын холбооны цэрэгтэй тулдахаар бэлтгэж байхдаа эзэн хааны цэрэг түүхэндээ байгаагүй хүнд бэрхшээлтэй тулгарсан гэжээ. Мөн цааш нь зөвлөлтийн ноёрхолд байсан гадаад Монголын цэрэг орчин үеийн зэвсэг техникээр тоноглогдож нисэх хүчин болон хоёрыг танкаар дэмжүүлэн механикдсан армийг цөм болгон байгуулж илт давуу хүчийг олсон байна гэж өгүүлжээ. Хүчирхэг Монгол цэрэгтэй нүүр тулсан Японы цэрэг бут нэргэгдэвэ. Сакума Розо хошууч дараах түүхийг харамсалтайгаар өгүүлжээ. Эзэн хааны морь цэрэг Тайшогийн цаг үеэс эхлээд шаргуу боловсрч өндөр чадвартай шилдэг цэрэг болов. Энэ бол магтаал биш ээ. Харин манай дайсан хоцрогдсон хятад цэрэг байлаа. Гэтэл орчин үеийн зэвсгээр тонголсон Европ, Америкийн цэрэгтэй тулалдах үед эзэн хааны морь цэргийн зохион байгуулалт зэвсэг хэрэгсэл нь тэдэнтэй дүүхээс ур чадвар гаргана гэдэгт би эргэлзэж байсан юм а. Номон хааны хэрэг явдал энэхүү эргэлзээг минь баталж өглөө. Орчин үеич энэхүү шилжилтийн
урсгал дунд хүмүүсийн бахархал болсон Японы морьт цэрэг дайнд ялагдсны дараа маш их шинжлэл өөрчлөлт хийхээс өөр аргагүй болжээ. Хамгийн зөв бодит арга зам бол орон нутгийн Монгол цэрэг офицеруудыг сурган боловсруулах явдал гэдгийг ойлгон ухаарсан байна. Морьт цэрэг Монголоос үүдэлтэй. Морьт цэргийн онцлогийг морьт цэргийн сурах бичиг номд ингэж бичсэн байдгийг. Морьт цэрэг нь гам мэт хатуу зоригтой, тэсвэр хатуужилтай, бие махбодын талаар эрүүл чирэг, моринд гарамгай, морин цэргийн зэр зэвсгийг бүрэн эзэмссэн байх шаардлагатай. Тушаал зарилгыг дуулууртай биелүүлж, дайсны тооноос үл хамааран газар орны хүнд хэцүү нөхцөлийг үл ажиллан тулалдах шаардлагатай байдаг юм аа гэсэн байна. Ийм баатарлаг шилдэг морин цэрэг нь монголчуудаас ихтэй гинэ. Манжгоо улсын морь цэргийн хушуу тусалтай байсан Сакума Розогийн хэлснээр бол манай Япон морьт цэргийн эрдэм байлдааны арга тактик нь Европоос суралцсан гэдэг боловч үнэн дээр европчууд нь Чингисийн монголчуудаас будаа идсэн хэрэг юм а гэжээ. Орчин үеийн Япон улс бараг хөрш ус болох Монголоос морин цэргийн эрдмийг суралцалгүй. Харин Европоор дамжуулан орчин үеийн галт зэвсэгт морин цэргийн арга барилыг сурч сайжруулан хэрэгэлсэн юм а. Японы орчин үеийн морьт цэрэг бол Европоор дамжуулан Монголтой холбогдсон бөгөөд тухайн үеийн дайнуудад Монголын морь цэрэгтэй мөр зүрхцэн тулалдаж байсан юм а. Орос Японы дайнд Манжин нутагт Япон цэргүүд хушууч генерал Мишинкогийн хасаг морьт хорооттой тулалдахад монголчууд хамгийн тэргүүн үгнэнд тулалдаж байжээ. Монголчуудын цэргийн удирдагч нь тэр үед Шударгабаатар Бавуужав байгаа. Бавуужав монгол хүн байж яагаад шинээр мандаж буй Японы талд тулалдах болов гэдгийн шалтгаан болвоос Орос Хятад хоёрын түрэмгийллийн эсрэг тэмцлийн илрэл байсан гэж үзнэ. Бавуужав нь Өмнөд Монголын зочдын чуулганы төмөд зүүн гарын хошуунд төрсөн. Монголын ариун дагшин газар нутгаас Хятадуудын түрэмгийллийг хамгийн түрүүнд амссан түүний төрсөн нутаг бөгөөд Хятадууд 19-р зууны сүүл үеэс олон тоогоор нүүгэлтэн орж иржээ. Хятадууд царцааны нүүдэл мэт явсан газар болгоно хувхайруулж хөрсөн бүхний анжсаар сэндчин хагалж тарийн талбай болгожээ. Үүнээс болж жилдээ 150 мм хүрхтэй үгүйтэй утгандас ундаг их газрын хуурай уур амьсгалтай Монгол нутаг цөлжин монголчуудын амьдрал үндсээрэн буснын суурь бай. Бас нэг шалтгаан юу гэвэл Сибирээс өмнө зүгт цөмрөн орсон орсууд юм. 1897 оноос эхэлж урагш төрсэн орсууд Дорнод Хятадын төмөр замыг байгуулсан ба тэрхүү төмөр замыг даган Оросын өртөө суурингууд байгуулагдан монголчуудын тусгаар тогтнох хүсэл эрмэлзэлд дарамт учруулж байв. Хүч чадал нь сулран доройтсон манжчин улс ч гэсэн Япон улсын хүчийг ашиглан Оросуудын төрөлтийг зогсоох бодолтой байв. Энэ нь монголчуудын нүдэнд Манжичингийн засгийн газар Хятад Орос хоёрыг ашиглан монголчуудыг дарамтлаж байна гэж харагдах болжээ. Хятад Японы анх дугаар дайны дараа Оросууд Манжичингийн засгийн газрыг дэмжснээс болж монголчууд зөвхөн Япончууд л Хятад Орос хоёрын төрөлтийг зогсоож чадна гэж бодоход хүргэжээ. Энэ тухай Чанкайшигийн хувийн зөвлөх Америк түүхч Он Латимор ингэж бичжээ. Орос Японы дайны үед Япончуудыг хүчтэй дэмжиж байсан нэг хүчин бол Хятадуудад шахагдан нутаг орноосоо хөөгдсөн монголчууд байжээ. Он Латимор 1930-ад оны Өмнөд Монгол Японы харилцааг үндэслэн ийм хэлв. Монголчуудын хүчтэй уриалга хөдөлгөөнөөс болж Японы их газрын бодлого мэндэлсэн гэжээ. Монголчууд нь Японы шинээр мандсан хүч чадлыг ашиглан Хятадын түрэмгийллийг хориглон зогсоож дундад эргэн улсаас салан тусгаарлахыг хүсэн эрмэлзэж байжээ. Орос Японы дайны дараа Шударгабаатар Бавуужав 1912 онд өөрийн морьт цэргийн дагуулan хүрээг зоржээ. Тэрээр тухайн үеийн манжчин улсаас салж
тусгаар тогтнолон олсон Богд хаант Монгол улсад агаар орж үнэнчээр зүтгэхин илэрхийлсэн байна. Энэ зам нь тухайн үеийн олон Монгол баатар эрсийн сонгосон зам байлаа. Богд хаант Монгол улс нь элэг нэгт Монгол угсаатнаа чөлөөлөхийн тулд ураг шилгээс нь 5 замын цэргийн зүүн өмнөд замын командлагчаар Бавуужавыг томилжээ. Дундад эргэн улстай хийсэн дайнд Бавуужав их гавьяа байгуулж Шударга Баатар цол үе залгамжилсан гүн хэрэгмээр шагнуулжээ. Түүний дараа Бавуужав нь Японы туслаг дэмжлэгээр Хятад цэргийн хүмүүстэй тулалцсаар 1916 онд 100 аймгийн Баарны тал нутагт тэнгэр болжээ. Ийм харамсалтай явдал тохиолдсон ч түүний үр хүүхдүүд болон үе олон Монгол залуус Япончуудтай хамт үндэсний тусгаар тогтнолынхон төлөө хятадуудтай баатарлагаар тэмцсээр байваа. 2. Японы төрийн бодлого ба монголчуудын хувь заяа. Өргөн удам талыг тулж, гүн их далай гаталж, дайны утааг манруулсаар дайчин тулаанд бид орно. Япон зэлмээ хурайлан цусан тулаан давшицгаан. Ай хөө миний морд сэргээ. Чөтгөрийг дарах сэлмээрийн Хятадыг дайлан номхотгож, агуу ял тэн уухайгаар Аз твийг доргиулна. Түмэн туурайтнууд игнэн. Японы хуурай замын цэргийн сургууль 52 дугаар удаагийн төгсөгчдийн морд цэргийн дуу. Японд амилсан Монголын тусгаар тогтнолын зэрэглээ. Нагано дүүргийн Мацумото хот. 2013 оны 11-р сарын 3-ны хүйтэн бороотой зэврэн өдөр Наганогийн Асама дүүргийн халуун арашааны дэргэд байдаг Кавашима Нанивагийн ордонд очлоо. Дараа нь Шоринжо сумын өмнө байдаг Аригасаки ахлах сургуульд хүрлээ. Энэ нь хуучин Мацумото охидын дээд сургууль байсан юм. Замдаа Гококу Жанжа сумыг өнгөрч бараг 4 км газар явган алхав. Би юунд энэ замыг заавал явганаар алхад туулав хэмээвэл нэг зүйлийг ойлгож авахыг ихэд хүссэнийх болоо. Энэ бол тунж иршүүд хувцлалттай хатагтай Кавашима Ёшикогийн сургуульд явдаг зам байсан юм. Энэхүү хатагтай бол Манжичингийн Сүүчин ван Шанчигийн охин байсан бөгөөд Кавашима Нанивагийн өргөмөл охин юм. Кавашима Ёшикогийн нөхөр нь алдарт Бавуужавын 2 дахь хүү Ганжууржав байсан билээ. Шударга Баатар дайнд амин өргөгдсөний дараа өмнөд Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл зүү зэрэглээ мэт болж замхрах тийшээ ханджээ. Кавашима Нанива нь Бавуужавын 3 хүү болох Нүннэжав, Ганжууржав, Жинжууржав нарыг өргөж авсан бөгөөд тухайн үедээ энэ 3 хөвгүнийг Манжин Лүүшүнд байсан Японы түрээсийн газарт 5 жил суулгажээ. Үүний дараа 1922 оны Сакура цэцгэрэх улиралд ах トゥ 3 Япон орныг зорилоо. Жинжууржав нь Токиогийн 6 дугаар дунд сургуульд суралцж нэрийн Кавашима Сейшин хэмээн өөрчлөв. Жинжууржав нь 1925 онд хошууч Ямашита Татефуми болон Ахмад Тогава Чира хожим дэслэгч генералуулсан нарын зуучлснаар хуурай замын цэргийн их сургуулийн их бууны ангид орж суралцжээ. Энэ үед түүний 2 ах аль хэдийн Васэдэ их сургуульд сурч байсан боловч уг сургуулиа сайн дураар орхиж мөн л хуурай замын цэргийн их сургуулийн их бууны болон явган цэргийн ангид тус орж суралцжээ. Үүний дараа Токио хотын гадаад хэлний их сургуулийн профессорын санаачлагаар Нүннэжав нь шинээр тусгаар тогтноод удаагүй байсан бүгд найрамдах Монгол ард улсыг зоржээ. Олон жилийн дараа энэ ах дүүс цөм хөлөн буурын тал нутагт ирж харийн орнуудаас тогтоосон хөлийн шугамыг даван 2 талаас уулзцгаажээ. Жинжууржав нь өөрийн эцгийн гэрээсийг ганц хоромч умартаагүй бөгөөд тэрээр хуурай замын цэргийн их сургуульд суралцж байхдаа Хятад оюутнуудтай тун таарамж муутай харин зөвхөн Япон оюутнуудтай л дотн харилцаатай байсан гэдгээ. 1928 оны 3 дугаар сард тэрээр
Фукуока хотын Шикашима арал дахь монголчуудын дурсгалын хөшөөнд очиж Японыг дайлсан Хувилаа хааны монгол цэргүүдийн дурсгал зориулсан хөшөөнд дахил тайлга өргөж байжээ. Тухайн үеийн Японы дайчин үзэлтэй хүмүүс түүнд Япон сэлэн бэлгэлж монгол залуу Жинжүржав хариуд нь Япон-Монголын эв найрамдал гэсэн уран бичлэгийг өөрийн гараар бичиж үлгэлжээ. 1928 оны 100 Жинжүржав нь Манжугаа улсад буцан ирж Өмнөд Манжийн төмөр замын компанид ажиллах болжээ. Чухам эвн үеэс тэрээр монголчуудын үндэсний үзэлтнүүдийн намыг байгуулалтсан Мирсэтэй Финтян хотод уулздаг болжээ. Тэрээр тухайн үед Мирсэгийн үзэл санааны нөлөөнд автаж дайны дараа Өвөр Монголын ардын хувьсгалт намын тэргүүн Хаапанга болон Японы Хуурай замын их сургуулийг төгссөн асхан генерал нартай байнга уулзалтах болсон байв. Тэр үед Жинжүржавтай дотн нөхөрлөж байсан нэг Япон хүн бол Дайте Жуносуке байсан байна. Дайте Жуносуке нь Шинтай аймгийн нэгэн нэлээд алдартай сурвалжид гаралтай Сэндэ ханшуу хэмээх язгууртны ач хүү байсан ба тухайн үедээ их газрын ронин гэгдэж байсан бөгөөд энэ нь нөгөө талаар бидний мэдих шилийн сайн эртэ төстэй юм. Дан Казуогийн бичсэн Жаргах нарва гарбуу хэмээх номд энэхүү Дате Жуносукегийн баатарлаг үйл явдлуудыг хүүрнэн өгүүлсэн байдаг үлээ. 1931 оны 9-р сарын 18-ны өдрийн мөгдний хэрэг явдал үүсгэхээс өмнөхөн Жинжүржавнд Финтянд байрлаж байсан Вакамото 29-р хороонд алав хаадаг Такешима Цууго дэслэгчтэй байнга уулзалдаж мөгдний хэрэг явдлын ердөө маргааш нь Финтянд Монголын тусгаар айрмыг байгуулжээ. Үүнээс үзвэл монгол залуучууд мөгдний хэрэг явдлыг монголчуудад маш ашиг завшаантай үйл явдал гэж үзэн шуурхай ашиглаж чадаж байжээ. Энэ бол монгол хүн зүгээр л японочдод ашиглагддаг Японы бууны нохой, дуулууртай хамсаатан, шатрын хүү болж байсан хэрэг огтхон ч биш. Харин ч тэрхүү үйл хэргийг овжин ашиглаж японочдын цэрэг армийн хүчин дулдууд нь түшгэлж хятадаас салан тусгаарлах үйл ажиллагааг эрчимтэй явуулж байсан гэдгийг гэрчлэн харуулж байгаа юм а. Энэ үнэн түүхийг хожим хятадууд 180 хэм эргүүлж монголчууд Японы гар хөл байсан хингэж хэлэх болжээ. Эцэстээ Жинжүржав хятадын коммунистуудад баригдаж дайны гэмт хэрэгтэн нэр зүүж хатуу ширүүн эрүүшүүлт амсаж дарамтанд орсноос өөрийн ирэхгүй нугарч японочдын дургуутсал эсэргүүцлийг сүрэн байж Монголын тусгаар айрмыг байгуулсан өөрийн гавьяага хүртэл огоорон хуурмаг цэрэг хэмээн аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрчээ. Аливаа нэгэн үндэстэн угсаатны хувьд хамгийн харамсалтай бас гонигтай үйл явдал бол бусад үндэстний давуу хүчинд мөхстөн автаж өөрийн амаар өөрийн үндэстний түүхийг гуйлах явдал даруй мөн болоо. Монголын тусгаар тогтнолд заадуулсан японочдыг онилсон бууны ам. Жинжүржавын байгуулсан Монголын тусгаар айрам нь орчин үеийн Монгол морьт цэргийн үндэс суурь болсон юм а. Олон монгол залуус Монголын тусгаар айрмын сүрж авахыг сонсон ирж үндэсний тусгаар тогтнолын тэмцлийн игнэнд сайн дураар нэгдэн орж байлаа. Жинжүржав нь өөрийн эцгийн морьт цэргийн уламжлалыг орхиогүй бөгөөд ах トゥ гурвуул эцгийнхээ гэрээсийг өвлөн авсан гэдэгтээ бат итгэлтэй байжээ. Гэвч Жинжүржав нь японочдын шахалтаар Монголын тусгаар айрам гэх нэрийг 1931 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монголын өөртөө засах цэрэг болгон өөрчилжээ. Учир нь японочууд тусгаар гэдэг үгийг туйлын их сэжиглэж байсан бөгөөд өөртөө засах гэдэг байр суурин дээр хатуу зогсож байлаа. Энэ нь нөгөө талаар Кавантууны айрмын бодлого байнга өөрчлөгдөж тууштай биш байсныг мөн илтгэж байгаа юм а. Монголчуудын хятадаас тусгаарлах үзэл хүсэл эрмэлзэл үл гүйцэлдэж зөвхөн өөртөө засах хэмжээнд очисон тэр үеэс эхэлж Жинжүржав болон японочдын хоорондын зөрчил хурцтаж улмаар бүр мөргөлдөн болон хувирчээ. Японочууд дайнд ялагдахаас өмнөх нь буюу 1945 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт
Манжгоогийн цэргийн 10 дугаар хорооны захиргааны Япон офицерууд болон Хянганы Монгол цэрэг нь зөвлөлтийн цэргийн дайралтаас зайлж хөлөн буурийн шинэ гол руу хуржээ. Хайлаараас баруун өмнө зүгт 40 км зайтай орших шинэ гол тал нутагт Жинжүржавын тушаалаар Япон офицеруудыг буудан хороосон бөгөөд тэр үед Жинжүржав нь тус 10 дугаар дивизийн штабын дарга байсан байна. Энд нийтдээ 38 Япон офицеруудыг буудан хороожээ. Багшаа хурдан зүгтаа хэмээн дээш хий буудсан Монголын 51-р Мордохир оны Монгол цэргүүдийн сэрэмжлүүлэг амжилт олсонгүй. Жинжүржаваас бусад Монгол цэргүүд Япон офицеруудыг амьд үлдэх хүсэлтэй байжээ. Тус номын сүүлийн хэсэгт энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно. Кавашима Ёшикотыг ирэлсэн Ганжууржавд Япончууд илүү дотн хандаж байв. Япончуудын Манжгоогийн цэрэг хэмээх томоохон бүтээлд өгүүлэхдээ Жинжүржавын энэхүү үйл ажиллагааг урвалт хэмээн үзэж дараах байдлаар тэмдэглэсэн байдгийг. Жинжүржавын урвсан явдал бол амиа бодсон хэрэг юм уу? Эсвэл хэрэгэм зэрэг горьдсон хэрэг биш ээ. Тэрээр хожим зөвлөлтийн цэрэгт олзлогдсон бөгөөд тэдэнтэй үзэл санааны хувьд бас л нийлсэнгүй. Шовагийн 25 дугаар оны 7 дугаар сард тэрээр Пуи хаан болон улсын ерөнхий сайд Жанжинхуй зэрэг хүмүүстэй хамт бүгд найрамдах хятад ард улсад хүргэжээ. Цэгийн гэмт хэрэгтэн хэмээн яллагдаж Фүүшүүн болон Харбинд хоригдож байв. Бавуужавын Монголоо тусгаар тогтносон улс болгох гэсэн хүсэл замхран одож Японд өсөж хүмүүжсэн энэ улсыг ойлгож хамтаржуулах Жинжүржав юуны учир ийхүү эсэргүү үйл ажиллагаа явуулан анд нөхдөөсөн урвж Япончуудыг буудан хорох тушаал өгсөн юм болоо. Миний огт ойлгохгүй байгаа зүйл нь Манжгоогийн айрам номд Жинжүржавын тухай бичсэн. Тэрээр зөвлөлтүүтэй үзэл санааны хувьд бас л нийлсэнгүй гэдэг хэсэг чухам юуг илэрхийлээд байгаа юм болоо. Жинжүржавыг сайн мэддэг нэгэн Япон хүн ингэж өчжээ. Хэдий тэрээр Япончуудыг ойлгож мэддэг боловч тэдэнтэй тийм ч найрсаг дотн харилцаатай биш байсан гэжээ. Хүн төрлөختний дотоод сэтгэлийг таньж мэднэ гэдэг үнэхээр хэцүү хэрэг юм да. Японы нэрт зохиолч Макинами Куокогийн алдарт бүтээл 5000 өдрийн айрам хэмээх номд Жинжүржав урвсны дараа 8 дугаар сарын 13-нд зөвлөлтийн цэрэгт буун өгчээ. Тухайн үед тэрээр эцгийнхээ Монголын тусгаар тогтнолын төлөө нэг насаараа тэмцсэн амьдралыг эргцүүлэн бодож сэтгэл өндөр байжээ. Зөвлөлтийн цэргийн ангиудын байрлаж байсан Тамсаг улаг хүрэх замд түүний суусан жип машин зах хязгааргүй тал нутгаар 10 цаг гаруй давхижээ. Замдаа ёроолын чулуу загас нь хүртэл харагддаг тунгалаг сайхан халах голыг хараад түүний сэтгэл ихэд хөдөлсөн байна. Манжгоогийн айрам дан Монгол морь цэргүүдээс бүрдсэн байсан бөгөөд Ганжууржавын ахын дүүс болон Япончууд хамтран байгуулсан хүч юм. Эхэндээ Монголын тусгай айрам, дараа нь Монголын өөртөө засах цэрэг гэгдэж байгаад сүүлд нь Хянганы дотоодыг хамгаалах цэрэг цагдаа хэмээн өөрчлөгдөжээ. Солигдсон нэр бүрт Япончуудын төрийн бодлогын өөрчлөлт шингэсэн байдаг бөгөөд энэ нь Жинжүржавын ахын дүүсийн сэтгэлд гүн өшөрхөх бодлыг үүдгжээ. Монголчуудыг Хятадаас тусгаарлахад саад болсон Япон хүмүүс Хятадуудын нэгэн адил туйлын хорсол төрүүлж байна. Тухайн үед Жинжүржавын бодол ийм л байсан болов уу? 1945 оны 8 дугаар сарын 11-ний өдөр түүнтэй адил хэрэг явдал Шилийн голын тал нутгийн Сүнэд баруун хошуунд болжээ. Япон цэрэг болон Монголын холбооны өөртөө засах хорон хамтран байгуулсан Монгол цэргийн багчуудын сургуулийн сурагчид болон Япон багш нар зөвлөлтийн цэргийн довтлогооноос зугтан өмнө зүгт оджээ. Тэд бишрэлт сүмд хүрэх үед сургагч Инамизу, Сато, Хориучи зэрэг Япон багш нараа буудан хороожээ. Шалтгаан нь энэ гурван Япон хүн Хятадтай адил монголчуудыг доромжилсноос тус хэрэг үүсжээ. Угтаа бол Монголын холбооны өөртөө засах орны удирдагч Дэвон болон бусад Монгол цэргийн дарга нар тушаал буулгахтаа Япон зөвлөхүүдийг алж хороож болохгүй гэсэн байдаг боловч
Энэ нь бодит байдалд хэрэгжсэнгүй. Хятад хүнтэй адил Япон хүн болон монголчуудыг алавдан хятад хүнтэй харилцаагаа сайжруулахыг шаардсан Япон зөвлөхүүд бүгд монголчуудын дургуутслыг хүргэж байгаа. Энэ нөхцөл байдлыг бид дараа нухацтай авч үзнэ. Жижиг буурай үндэстний ороо босгоо хувь тавилан. Жинжүр жавын Монгол морьт цэрэг маш хүчирхэг байсан юм а. Манжгоогийн айрам гэх номд ийм дурджээ. Хүмүүс Монгол морьт цэрэгийн дайнд баатарлыг бүгд хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ бол Монгол хүний яс махан шингэсэн онцлог байлаа. Тэд моринд маш ирмэг гайхалтай ав ястай бүлгээ. Хар ирчээрэн давхиж буй морины нуруун дээрээс жолоогоо сул тавиад бууддаг бөгөөд 80 км хол замыг 4 цагийн туршид дайсандан амрах завдлаа өгөлгүйгээр гизэг даран мөсгөж, даран дийлэх хүртлийн үл зогсож, сэтгэл шуударн маш эрчимтэй тулдаг ба үүнийг юугаар саатуулан зогсоох боломжгүй бөгөөд туйлын ирэмгий дайчин тул тэднийг Чингис хааны хойч үр гэж нэрлэхээс өөр аргагүй. Довтлогооныхаа төгсгөлийг яг л морин цэргийн сурах бичигдсэний дагуу ямар ч өөсөвгүй төгс гүйцэтгэж байсан бөгөөд үүнийг харсан Японы цэргийн офицерууд дайн тулааны дунд байгаагаач мартаж сэтгэл нь хөөрч багтлын нулимс өөрийн ирэхгүй гаргаж байлаа. Жинжүрж болон түүний анд нөхөд яахын аргагүй эзэн Чингисийн замаар замнаж бусад үндэстний иргэшээлд орж дарлал дарамтыг үл твчин тэмцэхээр сэтгэл шулууджээ. Би Монгол хүн болохын хувьд Жинжүр жавын дотоод сэтгэлийг сайн ойлгож байна. Тэрээр Бавуу жавын хүү болж төрсний хувьд Хятад улсын түрэмгийллийг эсэргүүцэж дарлалаас нь гарч тусгаар тогтносон улс болохын төлөө зүтгэх нь түүний нэгэн насны амьдралын утга учир байсан тул эхнээсээ л түүний хувь заяа шийдэгджээ. Магадгүй бага наснаас нь үүрүүлсэн энэхүү ачаа түүний амьдралыг зөвхөн хувийн эрх ашигын талаас харах бус харин бүхий л улс үндэстний хувь заяаны төлөөх хариуцлага үүрэг болгон түүнд ногджээ. Хэдийгээр монголчууд 13 дугаар зуунд дэлхийн эзэнт гүрэн улсыг байгуулж байсан түүхтэй боловч аажмаар цөр хүчин доройцоор эцэстэн хятадын нэгэн түрэмгийллийг хүртэл торгож чадахгүй хүрчээ. Жохомдоо бол Жинжүр жав нь энэ хүнд хэцүү цаг үеийн түүхэн хариуцлагыг үүрч байсан хүмүүсийн нэг юм а. Жижиг буурай болсон Монгол үндэстэн агуу том яруу алдар түүхийг өвлөн авч түүнийгэн орчин үеийн шинжилттэй нэгт холбох гэж оролдохдоо даанч Япончуудтай адил урагштай сайн ахиж чадахгүй байваа. Дорой буурай болсон үндэстний хувьд урт удаан жилийн түүхэн уламжлал асар хүнд нэр алдар томоохон хариуцлагыг үүрч гарах үедээ тулгарсан нь хувь заяаны хатуу ширүүн сорилт байлаа. Угтаа Жинжүр жавт хувь хүний амьдрал, аз жаргал, баяр баясгалангаас илүү чухал зүйлс нь улс үндэстний хувь заяа хэмээх үзэл бодлыг суулгаж өгсөн хүмүүс бол үнэн хэрэгтээ Япончууд байсан юм а. Түүнд дайны талбарт нас барсан эцгээсээ өнчөрч Кавашима Сейшин нэрийг өгснөөс эхлэн хувь заяа нь шийдэгдсэн юм а. Дээр өгүүлснээр Чингис хааны болон Ёсуги Кеншины хоёроос бүтсэн Сейши хэмээх энэ нэр нь түүнд хүнд ачааг үүрүүлсэн болов. Жинжүр жавын Япон цэргийн дарга нарт гомдол тээсний гол шалтгаан бол хувийн учир шалтгаанаас илүүтэй Япон улсын төрийн бодлого буюу Монголыг тусгаар тогтносон улс болохыг дэмжин гэсэн амлалтаасаа няцаж Манжгоо улсын автономд орон төдийгээр хязгаарлалсанд байсан юм а. Нэгэнт эзэнт улс болохын хувьд Япон улс өөрийн эрх ашигаа хамгийн ихэнд тавих нь зүйн хэрэг боловч харин эсэргээрэн олон Япон хүн өөрийн амь нас амьдралаа Монголын тусгаар тогтнолын төлөө зориулцгаасан юм а. Ер нь тэгээд хувь хүн эцсийн эцэст улсын бодлогод нөлөөж өөрчилж чадахгүй бөгөөд хожим нь тэдний ариун бие цогцос Монголын тал нутгийн газар шороонд уусан шингэжээ. Энэ асуудлаар зохиогч өөрийн үзэл бодлыг хэлэхэд Япон улсаас Монголд хэрэгжүүлж байсан бодлогыг Хятадын коммунист ном яг тэр хэвээр өвлөн авчээ.
Хятадын коммунистууд ч эхэндээ монголчуудын үндэсний тусгаар тогтнолын бүрэн эрхийг амлаж байсан боловч үнэн дээр 1949 онд бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсан үеэс Өмнөд Монгол нэр төдий өөртөө засах эрхтэй орн болжээ. Дундад иргэн улсын гоминданы цэргүүд Японтой хүн дүрэх тулаан хийж байхад коммунист намынхан Шанси мужийн бүглүү буйд газар амийн хойхойлон баруун хойдын шар хөрст хүндрэлгийн янанд байрлаж Японы Манж Монголын талаарх бодлогыг судлахад бүх хүчээр зориулж байжээ. Жинжүр жав зөвлөлтийнхэнд баригдан цэргийн гэмт хэрэгтэн хэмээгдэж бүгд найрамдах Хятад ард улсад албадан хүргэжээ. Монголын тусгаар тогтнолын төлөө эцсээ хүртэл тэмцсэн энэ нэр ийн өөрийн өстөн дайлсан болох хятадуудын гарт оржээ. Түүхэн хувь заяа гэдэг юутай хатуу бас зөрчлөөр дүүрэн инэрлгүй юм бэ. 1966 оны соёлын их хувьсгал эхэлсний дараа хувь хүний намтрыг ухаж дөнгөсөн тэрхүү ороо бусгай цаг үед тодруулбал 1967 оны 11-р сард Жинжүр жав нь Хайлар хотын захад байдаг ойд дүүжлүүлэн нас оржээ. Хятадын дотоодыг хамгаалахын цагдаа нар түүний шарилыг оршуулахдаа ихээхэн балмад ёс суртахуунгүй хандаж баруун чихийг нь огтлон авсан байна. Миний олж мэдснээр тэрээр дахин Япон оронд очиж анд нөхөдтэйгөө хууч хөөрхийг л ихэд хүсэж байжээ. Ганжуур жавн дүүгийнхээ танихын аргагүй болд зэрэмдэглүүлсэн цогцсыг харсан ч Хятад хүмүүсийн дэргэд нулимсaan төвчлээ. Хянган давааны мандах наран ургах нартай туг хянган даваанд намирн урагш давшин тулдаж Москва хотыг дайлна. Хашир дайсан хасаг мортнууд Зевскей хаян зүгтэн ханцуугаар арчигдсан үнс мэд гарах мөргүй болно. Танака Кеничигийн цэргийн агт болон миний бие. Манжгоо улсад бүхнийг ивээсэн наран мэт гэрэл сацруулах хянган хуурай замын цэргийн сургууль гэж байжээ. Энэ бол Монгол баг дарга офицеруудад зориулсан тусгай сургууль байсан юм а. Жинжүр жав, Ганжуур жав нарын ахан дүүсийн Монголын тусгаар тогтнолын айрам нь Баялдааны зохион байгуулалттай морьт цэрэг байсан бол Хянганы хуурай замын цэргийн сургууль нь орчин үеийн Япон маягийн системээр бэлтгэдэг сургууль байсан ба төгсөгч дарга офицерууд нь Манжгоогийн бүх морьт цэргийн хороодод томилогдсон очдог байжээ. Тус сургуулийг орчин үеийн Монгол цэргийн үүссэн нэгэн газар хэмээн үзэж болно. Иймээс Хянган цэргийн сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Энэ сургууль хаагдаж суурьсан талаар Манжгоогийн айрам номд ийм тэмдэглэсэн байна. Зөвлөлт холбоот улс Японд дайн зарлах үед хошууч Хидаки Киёши хошууч дууржав нарыг Хянганы тагнуулын байгууллагад яаралтай дуудан холбооны албанд томилжээ. Үүнээс үзвэл Хидаки Киёши болон дууржав нар тухайн үед нөлөө өгөхөд чухал этгээдүүд байжээ. Иймийн тулд энэ хоёр хошуучийн намтраас зарим хэсгийг дурдах болж байна. Юуны өмнө монголчуудын түүхэнд маш их нөлөөтэй байсан Хянган хуурай замын сургуулийн түүхийг дэлгэе. Орчин үежилтийн сүрж авах. Юуны төрөнд үүн тухай сэтгэлд юу буудаг тухай дурдъя. Дайны хүнд өрхийг даван туулсан Монгол өвгөд эмгэд Хянган хуурай замын цэргийн сургуулийн тухай ярихдаа бүгд өөрийн ирэхгүй сэтгэл нь хөдөлж нулимс туслуулдаг юм а. Энэхүү Хянган хуурай замын цэргийн сургууль нь монголчуудын өөрийн биеэр дуулан өнгөрүүлсэн орчин үежилтийн бодит жишээ бөгөөд тэдний сэтгэл зүрх оюун бодлоо шингээсэн шин соёлын бийт өв юм а. Хэдийгээр Хянган хуурай замын цэргийн сургуулийг санаачлан зохион байгуулсан туслан дэмжсэн хүмүүсийн ихэнх нь японочууд боловч монголчууд тус сургуулийг өөрийн үндэсний сургууль мэт чин сэтгэлээсээ хайрлаж гүнийн хүндэтгэдэг байжээ. Шуудхан хэлбэл тус сургууль нь тухайн үеийн монголчуудад Японы орчин үеийн соёлоос суралцах, хүлээн авах, өөрөмшүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг байсан төдийгүй тус улсын хөгжил дэвшилт хандах монголчуудын хандлагыг ч мөн харуулж байлаа. Манжгоо улс байгуулагдсны дараа тэрхүү улсын харьяанд багтсан монголчуудын уугуул нутагт
өөртөө засах эрх баталгаатай болон хэрэгжив. Хянганы нуруугаар хэлсэн монголчуудын өөртөө засах орныг хариуцсан Хянган товчоо хэмээх байгууллага байгуулагджээ. Хянган товчоог дараа нь Хянганы ерөнхий газрын харьяа Монгол яам хэмээн нэрлэжээ. Харин 1934 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Хянганы зүүн мужийн төвөнд жалан айл болжээ. Мөн Хянганы баруун мужийн төвөнд даа Баашин, Хянганы хойд мужийн төвөнд Хайлар хот, Хянганы өмнөд мужийн төвөнд Вангийн сүм гэж байжээ. Энэ дөрвөн муж нь тус үрдээ дан Монгол хүмүүсээс бүрдсэн дотоодыг хамгаалахын цэрэг болон цагдаатай байв. Монголчуудын хувьд мэдээж хятадаас тусгаарлахыг цаг ямагт хүсэж байсан боловч Япончууд монголчуудын тусгаар тогтнолыг өнгөн дээрээ дэмжиж байсан ба угтаан үл ойших маягтай байжээ. Хэдий тийм боловч өөрийн удирдлагын цэрэгтэй байна гэдэг нь монголчуудыг харьцангуй сэтгэл тэнгэр байлгаж байв. Энэ нь монголчуудын бие даасан байдалд тодорхой хэмжээгээр өмг төшиг болж тусгаар байдлын бэлэг тэмдэг болж байлаа. Японы хувьд монголчуудын дайчин эрлэх чанарыг аль хэдийнээс анхааралдан авсан бөгөөд хамгийн шилдэг монгол цэргүүдийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд оруулах төлөвлөгөө боловсруулав. Японы хөрөнгөтнүүдийн Зенрэн Кокэ сангийн судалгааны хүрээлэнгээс 1938 онд гаргасан монголчууд гэх судалгааны тайланд Хянган хуурай замын цэргийн сургуулийг байгуулах зорилгын талаар ийхүү бичжээ. Эрт дээр үеэс монголчуудын амьдралын хэв шинж нь газар орны байцыг сайн нүдэлж тогтоодог явдал байваа. Нүдний хараа нэн хурц байдаг учраас нүүдэлчид нь шилдэг сайн морд цэрэг байсаар ирсэн. Монголчууд төрлөхөөс дайчин ба морь малыг сургах өвөрмөц арга барилтай бөгөөд энэ нь бусад үндэстнээс хитийдсэн зүйлээ. Манжгаа улсад монгол цэрэгээр гол болгосон морд цэргийг орчин үеийн төвшөнд бэлтгэж байсан нь Хянганы өөртөө засах оронд байгаа дотоодыг хамгаалах цэрэг цагдаагийн оршин байх үндсэн шалтгаан болж байжээ. Хянганы хуурай замын цэргийн сургууль байгуулснаар монгол залуучуудад ихээхэн цэргийн боловсрол олгоо зогсохгүй, мөн монгол үндэстний сэргэн мандалтад хүчээ өргөж чадах олон шилдэг залуу офицеруудыг хүмүүжүүлэн гаргана. Ийм л зорилгоор Евразийн тал нутгийн зүүн хязгаарт энэ сургуулийг байгуулжээ. Чингис хааны нутгаас үүсэлтэй морин цэргийн арга тактик нь Японы өөрчлөлт шинжилтээр дамжуулан орчин үед өвлөгдөн ирсэн морин цэргийн түүхэнд агуу их хувьсгал болж чадсан юм а. Манжгоогийн айрам хэмээх номдож мөн үүнтэй адил санааг өгүүлсэн байдаг. Монгол хүн Япон хүнтэй олон талаараа адил зан чанартай байдгаас тэд хятад үндэстний дарлалд орж ядуурч доройтсон монголчуудыг маш их өрөвддөг байсан ба Чингис хааны үр хойш болсон монголчуудын дахин сэргэн мандахад нь маш их урам зориг өгч байжээ. Үүнээс хойш монголчуудын доторх залуу офицерууд хүсэл эрмэлзэлээр жигүүрлэн Монголын сэргэн мандуулахаар зүтгэж байсан юм а. Энэ нь ч ойлгомжтой. Ийм монголчуудад Японы талаас асар их урам зориг өгч байсан ба эндээс хамгийн чухал нь монгол залуучуудын үндэстнээ сэргээ мандуулах гэсэн хүсэл эрмэлзлийг тэтгэн бадраасан ач хавьяа юм ба. Үүний үр дүнд Япон Монгол хоёр хоорондоо маш нягт холбоотой болсон байдаг юм ба. Зарчим болон зөрчлөөр дүүрэн Хянган хуурай замын цэргийн сургууль. Монголын тал нутгийн 3 дугаар сар бол урин хавар хараахан ирээгүй өвлийн жихэн амьсгал хэвээр байдаг цаг билээ. 1934 оны 3 дугаар сарын 8-нд Манжгоогийн цэргийн яамны зөвшөөрлөөр Хянган хуурай замын цэргийн сургууль нэгдэж Тунляогийн Цэнжиадын дэх Хянган өмнөд мужийн дотоодыг хамгаалах цэргийн хороонд тус сургуулийг байгуулах бэлтгэл ажлыг явуулж эхлэв. Гэвч үүнтэй ойр орших луухын гол үерэлсэн болон хижиг өвчин дэлгэрсэн зэрэг шалтгаанаас үүдэн тус сургуулийн нээлт хийх цаг хугацаа хойшилж байрлах газар нь өөрчлөгдөжээ. Жэнжиатун гэдэг бол угаас монголчуудын эрт дээрээс амьдарч ирсэн тал нутаг юм. 7 дугаар сарын 1-ний өдөр
орчин үеийн Монгол офицеруудыг бэлтгэх цэргийн сургууль үүдээ нээжээ. Сургуулийн анхны захирал нь дэслэгч генерал Бадма Лавдан байв. Багш нар нь Ахмад сайтойгоор тулгайлуулсан Япончуудаас бүрдсэн сургалтын албаны баг байлаа. Дэслэгч генерал Бадма Лавдан мөн Хянган Өмнөд мужийн дотоодыг хамгаалахын цэрэг цагдаагийн даргын албыг давхар гүйцэтгэж байсан ба түүний захиргаанд тусгай бэлтгэгдсэн 2000 гаруй шилдэг Монгол цэргүүд байжээ. Дараа жил нь буюу 1935 оны 8 дугаар сарын 1-нд тус сургууль Вангийн сүмд нүүн очлоо. Энэ сургуулийн ууган сурагчдын тоо нийт 72 байсан ба үзэл санааны хүмүүжил, цэргийн газар зүй, Япон сэлмийн эрдэм зэрэг хичээлүүдийг судалж эхэлжээ. Монголчууд хэмээх номд Хянган цэргийн сургуулийн сургалтын онцлогийг маш нэрийн бичсэн байдаг юм. Нэгдүгээрт Япон улсын хуурай замын цэргийн сургууль нь цэргийн багчуудын сургуультай ижил сургалтын хөтөлбөрөөр хичээлнэ. Бэлтгэл анги болон үндсэн анги тус 2 жилийн хугацаатай бөгөөд нийт 4 жил суралцсан. 2. Сурагчдад тавих шаардлага төлөв даруй, зарчимч, хувийн сахилга бод сайтай, дуулууртай, цэвэр цэмцгэр, эмэг цэгцтэй байх. 3. Судалгааны салбар нь манжийн судалгааны товчоогоор дамжуулан Монголын түүх соёлыг судлах эрхтэй. 4. Яс үндсээр ялгуурлан гадуурхаж болохгүй. Ялангуяа хятад хүмүүсийг. 5. Сурагчдыг альва зүйлд үнэнд шудар хандахад сургаж Монгол хүний хариуцлагагүй занг засах. Хятадуудыг гадуурхаж болохгүй гэж заасан миний анхаарлыг хамгаас илүү татлаа. Монголчууд хэдий хятадтай дайсагнасан байдалтай ч Манжгоо улс нь 5 үндэсний найрамдал хэмээх үзлийг баримталж байлаа. Хэдийгээр монголчууд хятадаас тусгаарлах асуудлыг гол зомлон болгож байсан боловч тэднийг гадуурхан үзнэ гэдэг нь Манжгоо улсын баримталж буй үзэл санаатай зөрчилдөж байсан тул монголчуудын гадуурхлыг удаан хугацааны туршид хориглож байв. Манжгоогийн айрам хэмээх номд бас ийм бичсэн байдаг юм. Хятад үндэстэнтэй мөргөлдөх болон гадуурхах үзлээс сэргийлэхийг туйлын чанд мөрдөн хэмээжээ. Зарчмын хувьд хятад үндэстний гадуурхах явдлыг ойлгож болно. Гэвч хятадууд атар нутгийг хайр найргүй хагалж монголчуудыг маш хурдтайгаар уусгаж тэднийг нутаг орноос нь шахан гаргаж байсан боломж явдлуудыг нүдээр харсан монголчуудын хувьд Япончуудын энэхүү үзэл нь хоосон лоозон төдий байжээ. Дайны төгсгөлд Жинжүүржав Япончуудыг хороосон үйл явдлын утар шалтгаантай энэхүү хоосон лоозон холбож үзэх хэрэгтэй. Гэтэл монголчуудыг өрөвдөж хятадуудад дургуутсаж байсан Япон офицеруудаас нэгэн ч алагдаагүй гэдэг нь бас л нэг зүйлийг өгүүлж байна. Монголчуудыг албадан хятадуудтай нөхөрлүүлэх гэсэн тэрхүү Япончууд монголчуудын зэвүүцлийг маш хүргэж эцэст нь өөрсдөө амиа алдахад хүрчээ. Манжгоо хаант улсын зарчим зөрчлөөр дүүрэн бодлогыг хэрэгжүүлэх нь хичнээн бэрхшээлтэй байсан нь үүнээс харагдаж байна. Омогшлын нулимс ба ирээдүйг зөвнсөн сүлд дуу. Цэргийн сургуульд хичээлийн болон хээрийн бэлтгэл сургалтын албан ёсны хэл нь Монгол, Япон хэл болно. Монгол сурагчдын Япон хэлийг эзэмших чадвар нь Япончуудын гайхшрыг төрүүлж байлаа. Япон хэл сурах, улсаан сэргээ мандуулах үйлсэд Монгол сурагчид маш их мэрийн хичээн зүтгэж байлаа. Монгол залуучуудын энэхүү хүсэл эрмэлзлээр дүүрэн зүтгэлийг хараад Япончууд багтлын нулимс онгодог байжээ. Япон банкны дэд захирал байсан зохиолч Фуживара Сакуягийн эцэг нь Хянган хуурай замын сургуулийн Япон хэлний багш байсан байна. Фуживара Сакуя бага насндаа Вангийн сүмд хэсэг хугацааг өнгөрүүлжээ. Тэрээр өөрийн дурсамжтай өгүүлэхдээ Вангийн сүмийн хавар 6 дугаар сард дуусдаг. 5 дугаар сард туур голын мөс хайлж, улаас болон мөнгөн бургас урсгал усны хөвөнд нахиалж, дараа сарынхаа ихээр нэг л шөнийн дотор ногоон нөмөргөө нөмөрч, харин 7 дугаар сар гэхэд хөвөө хязгааргүй тал нутаг нь цэцэрлэгт хүрээлэн мэт болно. 7-оос 8 дугаар сард хон ямаа тал нутагт таран бэлчиж, морь унсан багчул тэрхүү өргөн талаар салхи татуулан давхина.
Заримдаа Вангийн сүмийн хянганы гудамжинд цэргийн сургуулийн сурагчдын жагсаалтад тааралдана. Аав манд шүглээр маршийн ая тоглож, Такада багш хэмнэлдэн тааруулан алгаа ташна. Энэ хэмнэлээр сурагчид бүрээ болон удирдаачийн дохион дор жигд жавхаалаг алхалж, аавын манд шүлгийн айзанд тааруулан чангаар дуулна. Фуживара Сакуя захирлын насан туршид нь мартагдаагүй марш дуу буюу монголчуудын омогшлийн дууны үг нь хянган цэргийн сүлд дуу. Гэрэл гэл ба цацран гийж, гэгээн замд сэтгэл шулуудан, бүргэдийн зориг зүрхэн дасч, булиглах зүрх цээжин цоглоно. Наран мандах их улсаас, нийгмийг мандах шудраг ёс, Монгол эрсийн цүсийг хөөргөж, Гямлан улсад дайсан дайны гал дүрл зүйлөв, хортныг дарах сэлмийг далайв, хатан зоригтныг хэн чүл тогтоов. Би анх удаа энэхүү цэргийн дууг сонсоход Фуживара Сакуягийн талаар үүдсэн сэтгэлээс тис үр бодол төрвөө. Тэр бол Гямлан улсад дайсан дайны гал дүрл зүйлөв гэсэн хэсэг юм. Энэ номын төгсгөл хэсэгт үүний тухай нарийн тайлбарлах ба тус хэсгээс дээрх дууны үг нь тухайн цаг үеийн хувьд зөгнөл мэт байсан гэдгийг ойлгож болно. Тус цэргийн сургууль байгуулагдсанаас хойш 24 жилийн дараа эндээс төгссөн Япон сэлэм агссан офицерууд морьт цэргийн дагуулan дуунд өгүүлснээр Гямлан нурууг зорж төвдийн нүүдэлчин малчид руу сэлмийн далайсан байна. Энэ нь чөтгөрийг дарсан хэрэг биш, харин Монгол морьт цэргийн мөн чанар хувирч хятадын хөлсний цэрэг болж тэдний хүслийг гүйцэлдүүлсэн гонигт үйлдэл болсон юм а. Японыг сонгосон монголчууд. Нэгэн дайчин үндэстэн түүхэндээ анх удаа орчин үеийнсэн цэргийн сургуультай болсон нь юр усын хэрэг юм а. Энэ бүхнийг өөрийн биеэр үзэж сэтгэлийн гүнээс багтсан нь дан ганц Манжгоогийн монголчууд ч бишээ. Дэвангийн тэргүүлсэн Монголын холбооны өөртөн засах засгийн газар тэрч бөөхөл бүгд найрамдах Монгол ард улсын залуучууд ч хүртэл байва. Өнгөрсөн үед нүүдэлчин үндэстний эрчүүд төрөлхийн цэрэг дайчид мөн байсан хэдий ч хүйтэн зэвсгийн давмгайл дуусхар болж галт зэвсгийн ноёрхол эхлэн системд цэргийн боловсрол тэргүүн тавигдах болжээ. Евразид галт зэвсэг болон морин цэргийг анх хослуулж чадсан нь Япончууд билээ. Тэд Нарашиногийн орчин үеийн морин цэргийг зөвхөн өөрийн улсын хүрээгээр хязгаарлаагүй бөгөөд сайтар эзэмссэн шин мэрэгжил мэдлэг бүхнийн Монголын тал нутагт авчирсан юм а. Энэхүү гайхамшигт хувь учрал нь Монгол морь цэргийн шин үе рүү маш шуурхай шилжин орох түүхэн нөхцөлийг бүрдүүлжээ. Хянган цэргийн сургуулийг Японы түрэмгийлэгчид Хятадыг эзлэх бууны нохой бэлтгэхийн тулд байгуулсан гэх бүгд найрамдах Хятад ард улсын тайлбар бол өөрийн үзэл бодлоо бусдад тулгасан бүрэн гажсан бусармаг суртал ухуулга юм а. Үүн дээр хянганы дөрвөн мужи нь Хятадын нутаг дэвсгэрт огт хамаарахгүй бөгөөд тус цэргийн сургууль нь Монгол үндэстнийг сэргээ мандуулах зорилгоор байгуулагдсан юм а. Америкийн түүхч Ойн Латимор монголчууд Японыг сонгосон гэж хэлжээ. Энэ ч үнэн. Үүнтэй адилаар Манжгоо улс судлаач Германы профессор Вальтер Хейсиг мөн ийм бичсэн байдаг юм. Япончуудын колоничлолын зорилго болон Монголын үндэсний үзэлтнүүдийн хүсэл хоорондоо нийцэж байсан юм а. Монголын үндэсний үзэлтнүүд хэдий цөөн хүнтэй байсан боловч эртний их түүх уламжилалтай улсын хувьд тэд багагүй хугацааны өмнөөс үндэсний өв соёлоо хөгжүүлж залгамжлуулах үйл хэргийг эрчимтэйгээр гүйцэтгэхийн ач тусыг ухаарч ойлгосон юм а. Япончууд монголчуудын энэхүү хүсэл эрмэлзлийг ойлгон дэмжиж байсан учраас 1939 онд Япончуудын байгуулсан сургуулиудын тоо 585 төрж байсан ба эдгээр нь нийт 41472 суралцагчтай байжээ. Тухайн үед Манжгоо улс доторх монголчуудын хүн ам 580 мянга байсан бөгөөд тэдний хувьд энэ бол туйлын эрчимтэй хөгжил дэвшил байсан юм а.
Өнөө үед өвөр Монголын өөртөө засах орны монголчууд аргагүй эрхэнд хятадын үгийг дагаж Япон улсыг буруушаадаг боловч нэг ч монгол хүн хянганы цэргийн сургуулийг муу хэлж байсангүй. Энэхүү бодит байдал нь Монгол, Япон хоёрын хооронд онцгой харилцаа байсныг гэрчилж байна. Тоо баримтыг дурдвал 1200 гаруй монгол хүн хянган цэргийн сургуулийг төгсөж орчин үеийн цэргийн эрдэм боловсрсон бөгөөд тэдгээр залуус хянганы цэргийн дээд удирдлага, хянганы дөрвөн мужийн дотоодыг хамгаалах газрын морь цэрэгт бага офицерын тушаалтайгаар алга хаацгаажээ. Дугарж явын бага насва Монголоо сэргээ мандуулах хүсэл. Манжгоогийн айрамд номд бичснээр зөвлөлт холбоот улс дайнд орох үед хошууч Хидака Киёши болон хошууч Дугаржав нарыг хянганы тагнуулын байгууллагад яаралтай томилжээ. Энэ хэсэгт бид хошууч Дугаржавын тухай өгүүлэх болно. Дугаржав 1914 оны 9-р сарын 10-ны өдөр Өмнөд Монголын зүүн хэсэгт Сайн-Ийсян хэмээх газар мэндэлжээ. Тэрээр хянганы цэргийн сургуулийг дүүргэж Манжгоогийн гадаадд суралцах оюутнуудын нэгээр шалгарч улмаар Японы хуурай замын цэргийн сургуульд элсэн оржээ. Эх орондоо эргэж ирээд Монгол цэргийн дарга офицеруудыг сурган дайны дараа Монгол морьт дивизийн суурийг тавилдсан бөгөөд хожим түүний шавнар алс хол төвдийг дайлаар мордожээ. Дугаржав нь утаа мэт замхарсан үйл явдал хэмээх дурдтгалыг дуу хураагуурт бичиж үлдээсэн юм а. Тэр хэвтэрт өвчтэй байхдаа дуу хураагуурт өөрийн амьдралын дурсамжаа бичүүлсэн бөгөөд 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсан тухай түүхийг бичүүлж байхдаа насан эзэлжээ. Түүний 3 хүүхэд энэхүү бичлэгийг цаасанд буулган 2007 онд нэлээд зузаан ном болгон хэвлүүлсэн байна. Дугаржавын энэхүү дурдтгал номд өгүүлсэн хянган цэргийн сургуульд сурч байх үеийнхэн дурсамж, чухал хэрэгцээтэй өөр олон материалуудыг энд оруулсан байгаа. Дугаржавын өвөг дээдсийн нутаг нь Угтаан, Зостын чуулганы харчин баран гарын хошуу бөгөөд Манжичингийн ноёрхлын сүүл үеэс эхэлж хятадын төрөмгийлэлд өртснөөр тэдний гэр бүл Жирмийн тал нутагт дөрвөн очсон байна. Хятадын төрөмгийлэл нэн хурцдаж дундад иргэн улсын засгийн газраас хошуу болон Сян гэсэн хоёр засаг захиргааны нэгжийг байгуулж хошуу нь Монгол захиргаа ба Сян нь цагаан хэрмийн өмнөх хятадуудын адилаар хятад захиргаатай болсон юм а. Ийхүү хошуу Сян хоёр зэрэгцэн орших болжээ. Сян хэмээх өгтхөн нь монголчуудын тал нутаг айжмаар хятадын колони болох явцад шинээр бий болсон улс төрийн нэр томьёо юм а. Дугаржавын төрсөн нутаг болох Сайн-Ийсян бол хятадын төрөмгийлэгчид монголчуудаас булан авсан дархан газар юм а. Хятад хүмүүс нэмэгдэхин хэрээр монголчууд бэлчээр нутгаан алдаж аргагүй эрхэнд тариачин болсон байна. Гэвч тариалангийн мэдлэг дутмагаас болж улам ядууран хоосорч байлаа. Өөрийн нутаг дэвсгэрт байж гадны төрөмгийлэгчдэд шахагдан ядуу гуйлагчин амьдралыг туулах болжээ. Дугаржав өөрийн дурдтгалд монголчуудын нутаг эзлэгдэн үндэстэн хоорондын зөрчил хурцдан баян ядуугийн ялгаа ихсэж газар бүрт монголчуудын зэвсэг тэмцэл гарч байлаа гэжээ. Энэ бол ийм ороо босгоо хүнд хэцүү цаг үед залуу наснд харамсалтайгаар өнгөрсөн гэдгийн баталгаа юм а. Сайн-Ийсян дахь амьдрал улам хэцүүдэн түүний гэр бүл Жирм аймгийн хорчин зүүн гарын дунд хошуу руу нүүжээ. Манжичингийн хаад энэ нутгаас өөрийн хаттан буулгадаг. Нутгийн хүмүүс ихэд үндэсрэх үзэлтэй байсан тул энд хятадын эсрэг санаа гал мэт дүрлзэн асаж байлаа. 1920 онд хорчны тал нутагт хятад хүмүүсийг захирах Тунлиа Сян байгуулагдаж Дугаржавын гэр бүл Гаоли түн хэмээх мал аж ахуй тариалан хосолсон тосгонд очжээ. Энэ тосгон нь анх 4 өрх солонгос айлтай байсан боловч аажмаар хятад колоничлогчдоор дүүрсэн байжээ. 1931 оны 9-р сарын 18-ны өдөр Кавантууны айрам мөгдөлний хэрэг явдлыг үүсгэх үед Тунлиа орчмын нутаг нь дайны гол талбар болж байв.
Тухайн үед Бавуужуу Баатарын хоёр хүү болох Ганжууржав, Жинжүржав нар Монголын тусгаар айрмын цэрэг дайчдаа дагуулan баатарлагаар тулалдаж байваа. Хуурай замын цэргийн дэслэгч Вада Цуёши Ганжууржавын Монголын өөртөө засах цэргийн удирдах бүрэлдэхүүнд байсан ба 3 дугаар дивизэд зүүн хойд Монголын багшийн дээд сургуулийг төгссөн маш олон хүмүүс байсан бөгөөд тэдний дунд Хаафанга асхан зэрэг залуу сэхэтнүүд ч байжээ. Японд сурч байсан олон монгол залуус гэрэл цацарсан өглөөний наран мандаж буй өөрсдийн байгуулсан цэрэг айрмад алба хааж байжээ. 17 настай Дугаржавын хувьд энэ айрам түүний хүсэл мөрөөдөл болоод байлаа. Өөрийн хичээл зүтгэлээр хүссэндээ хурж Ганжууржавын удирдсан 3 дугаар дивизийн залуучуудын ангид оржээ. Дугаржав бага наснаас хувийн сургуульд сурч хятад монгол хэл бичиг эрдэм соёлд нэвтэрхий сэхэтэн болсон байгаа. Айрмад орох үед жагсаал ангийн дарга нь сан дүгнээ Баохаймин гэдэг хүн байсан ба хожим Дэвангийн Монголын холбооны өөртөө засах газрын 9-р дивизийн дарга болсон юм. Тэрээр Дугаржавтай дараах яриаг өрнүүлжээ. Дугаржав, таны залуучуудын цэрэгт орох зорилго юу вэ? Монголын цэргийг мандуулахын төлөө. Япончууд бидэнд яаж хандаж байна? Япончууд бидэнд залуучуудын айрмыг байгуулж өгсөн. Монголын цэргийг мандуулах явдлыг Дугаржав өөрийн хүсэл мөрөөдөл итгэл үнэмшил болгосон байваа. Удалгүй залуучуудын айрам Хянган Өвнөд мужийн дотоодыг хамгаалах зэргийн бүрэлдэхүүнд орж тэрээр 1934 оны 6 дугаар сар хүртэл тэнд алба хаажээ. Залуучуудын ангид байхдаа миний бодол санаа улам бүр төлөвшөж үндэсний үзэл нэмэгдэв. Дотоодыг хамгаалах цэрэг болон залуучуудын ангийн багш нарын дунд зүүн хойдын багшийн дээд сургуулийн багш сурагчид нэн олон байсан бөгөөд тухайлбал багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч бөгөөд Өвөр Монголын ардын намын нарийн бичгийн дарга байсан Годафу мөн Бао Миньюан гэх мэт үндэсний үзэлтнүүд олон тоогоор байсан байна. Тэд хичээлийн үеэр байнга Монгол үндэсний түүхийг ярьж дэлхийг донцлогсон хүчирхэг улс байсныг дурсаж Чингис хаан бол дэлхийн түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн хүн гэж байнга дурддаг байсан бөгөөд харин өнөө цагт монголчууд бууранд оройтож харийн иргэшэлд орсон бодит байдлыг сурагчдад сануулan хэлдэг байжээ. Тэдний хоорондын яриа Японы хүч чадлыг өргөн мандуулж Монгол үндэстний зэвсэгт хүчнийг зэрэгцүүлэн хөшрөхөжүүлж Монголоо сэргийг мандуулах талаар өрнөдөг байжээ. Монголоо хайрлах миний сэтгэл үндэсний үзэл энд байх хугацаанд ихэд өссөн бэхжиж Годафу болон түүний сурагчид нь Хянган баруун мужид алба хааж байсан Хаафанга Хянган цэргийн зарим офицеруудыг машид хүндлэн биширдэг байсан юм а. Энэ мэт сэтгэгдэл ганц Дугаржаваар хязгаарлагдахгүй. Тухайн цаг үеийн Монгол залуучуудад Монголын сэргээх үзэл санаа бүр цуснд нь шингэсэн байсан бөгөөд үндэсний үзэл нь аажмаар нэмэгдэж Батбэх тогтжээ. Энд сануулгах нэг зүйл байгаа нь Японы зарим судлаач эрдэмтдийн Монголын үндэсний үзлийг Япончууд сэргээсэн гэдэг бол үнэндээ ор үндэсгүй юм а. Энэ бол колоничлалын суртал санаа. Төрөмгийлэгчдээс илүү хортой үзэл юм а. Нойрсож буй агуу үндэстэн 1934 оны 100 Хянган цэргийн сургууль байгуулагдах шийд гарсан тэр үед сургуулийн захирал Бадмалавдны тушаалыг үндэслэн Дугаржав нь тус сургуулийн ууган сурагч болжээ. Тэрээр Хянганы дотоодыг хамгаалах цэргийн залуучуудын айрмад алба онц сайн хааж байсан учраас нэр зааж тус сургуульд элсүүлэн авсан гэдгийг. Дугаржавын дурсамжаас үзвэл 72 шинэ оюутны дотроос дэндэнтэй тэр хоёр сурлагаар тэргүүн байранд ээлжлэн шалгарсаар төгссөн гэдгийг. Мөн энэ талаар ханы самбарт ч нэр нь бичигдэж үлдсэн байдаг. Манжгоогийн айрам номд бичснээр 1936 оны 9-р сарын 12-ны өдөр буюу Манжгоо улс байгуулагдсны 5 жилийн ойгоор Кавантууны айрмын командлагч генерал Уете Кинкичи сургуультай танилцахаар ирэх үедээ өөрийн ирэхгүй ингэж хэлжээ. Дэндэнтэй, Төгс баяр,
дугуйржув нарын 3 дадлагын офицерын чин зүрхнээсээ бичсэн сэтгэлүүд нь урагш тэмүүлсэн урам зоригоор дүүрэн юм хэмээн ихэд үнэлжээ. Дугуйржувын тухайн үед бичсэн сэтгэлдлийг сэрүүлье. Хэдийгээр альва улс болоод үндэстэнд хөгжин дэвших болон доройтон буурах үе байх боловч эрх биш манай үеийнхэн боловоос тасралтгүйгээр хичээн зүтгэх хэрэгтэй болоо. Бидний өвөг дээдэс хэдэн зуун жилийн өмнө агуу их үндэстэн байсан боловч гүн нойронд автсан мэт доройтон буурч манай энэ цаг үед ирвэ. Бидний хүчээр Монгол үндэстэн сэргэх ёстой. Монгол үндэстэн нойроос бүрэн сэрж бидний залуучууд түүхээсээ сургамж авч үндэстний сэргэн мандалтад хүчээн өргөцгөөё. Уяатай Кинкичи командлагч ирснээр залуучуудын эр зоригийг ихэд бадран урам зориг хайрлсан байна. Залуучууд улам идэвхтэй болж эрдэм номдоо илүү ихээр шамдацгаажээ. Энэ нь нэг талаас Япончууд монголчуудыг албадлагаар дагуулсан хэрэг биш гэдгийг нотлон харуулж байгаа хэрэг бөгөөд нөгөө талаас монголчууд нь Япончуудын шинжлэлийг дуртай хүлээн авч байснаар хөгжил нь улам бүр төрөхсөж байсан юм а. Ийм бадарангуй цаг нь нийтийн тооллын 13 дугаар зуунаас хойших хамгийн эхний бөгөөд эцсийн үе байсан гэж үзэж болно. Монголчууд Япончуудын хүчинд түшиглэн Хянган дээд сургууль, Ичүн коллеж, Хянган охидын коллеж, цагдаагийн сургууль зэрэг орчин үеийн сургуулиудыг байгуулжээ. Вангийн сүмийн хүн ам нь 50,000 болон өсөж нэрдэн тохирсон Өмнөд Монголын зүүн хэсгийн улс төр, соёл, цэрэг стратегийн гол төв болж байжээ. Вангийн сүм бол зах хязгааргүй тал нутагт барьсан орчин үеийн барилгууд болон энэ тэнд байрлах сүм дуган, овоо, Монгол гэр зэрэг хуучны барилга суд холилдсон монголчуудын сэргэн мандах гол төв суурин газар болжээ. Сүм дуган нь төвдөөс эвтэрсэн шарын шашны төвийг төлөөлөх ба овоо нь тэнгэр тахилгатай монголчуудын ариун газар байв.